Сайн мэцхан олоод минь би та нартай тус олох гээд мессеж өгье гэж бодлоо. За тэгээд би өдрөө олж явах зуур энэ харагдаж байгаа. Энэ хоёроос нэгийг сонгоч. Би хоёр хүмүүсийг хоёр хуваая гэж бодсон. За энэ нэг нь эрэгтэй хүн зогссон байна. Энэ нэг нь эмэгтэй хүн байна. За алинд нь татагдсанаа сонсоорой. За алийг нь сонгож чадахгүй бол аль сонсож болно. Аль сонсоод өөртөө хэрэгтэй гэсэн мессеж аваарай. За би тэгээд эхний өдрөө сайн хойлоод гаргах орон та нар сонголтоо хийжээ. За нэгдүгээр групп гэж ярив. Нэгдүгээр групп буюу тэр эрэгтэй хүнийг сонгосон галуудад маань ямар мессеж өгөх ёстой вэ гэж асууя. За тэгээд би нэгдүгээр группийг гаргачаад хажуудлын үзрийг би холбоолчихнаа. Иглээ гаргах гэж. За тэгээд та нар минь шеэр хийгээрэй. Хин нэгэн хэрэгтэй хүнд тусалж магадгүй. За би одоо эхний группийнхаа үзрийг гаргачлаа. Тийм болохоор би энэ хоёр дахь нь авчий. За 4 авчий. За тэгэхээр одоо нэгдүгээр мессеж өгөх гэж шүү заяа. За нэгдүгээр группийн хүмүүст ямар мессеж гарсан бэ гэхээр нэгдүгээр группийнхэн маань мөнгө төрөхтэй холбоотой зүйл маш их зоож байна. За заримдаа бүр ингэж маш их бачимдмаар маш төвөгтэй байдал байна. За яагаад гэвэл нэгдүгээр группийнхэн маань мэдээж өөртөө чадвартай мундаг гэхдээ ямар нэгэн байдлаар ингэ зөв үнэлүүлж чадахгүй байгаа. Өөрийнхөө уур чадварыг бүрэн үнэлүүлж чадахгүй. Зарим нэгдүгээр группийг сонгосон галуудын маань цалин мөнгө нь бага өөрөө тэрнээс илүү их зүйлийг хийдэг. За тэгээд өөрөө маш их тийм хичээнгүй мундаг ч гэсэн яаж хичээсэн ингэж өрөөсөө амьдрал чинь яг бүрэн хүрэлцэхгүй байх гэдэг зүйл гарч ирж байна. За тэгээд хамгийн гол нь нэгдүгээр группийнх нь өөрсдөө маш тийм хүчтэй чадaltaй мундаг учраас одоо өөрчн олон сонголтууд гарч ирэх болно. За энэ бол мэдээж юун төрөнд мөнгө санхүү өөрөө ч их зовоож байгаа учраас цалин сайтай ажлыг хайх хэрэгтэй. Хуучин ажилдаа тэгж стресстэй хямраад яаж болох вэ? Яаж бүтээх вэ? Энэ бүгдийг гэл За тэгээд ах шаардлагагүй гэж шүү заяа. Яа тэгвэл зарим энэ нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань өөр төрлийн хүмүүс байгаа өөрөөр асуудалтай байгаа. Гэхдээ ер нь зарим нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань ажил өөрийнх нь хийдэг зүйл нь одоо өөрт нь нэг л үйлчлэгээ болцсон байдалтай энэ заяа. За тийм учраас цаанаас нь ингэж өөрчлөлтийг хий гэж. За өөрчлөлтийг хий буюу дөрөвний миний хэлснээр тэр бараг л ажлаа солих шаардлагатай гэдгийг харуулж шүү заяа. За тэгээд мэдээж зарим хүмүүсийн маань хувьд ажлаа солих бас тийм амаргүй хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ ямар ч байсан чи хэцүү байдлаасаа гарч чадах болно. Чамд авах сайн тал юу вэ гэхээр чи өөрөө бол мундаг уур чадвартай маш их зүйлийг хийж бүтээж чадах тийм хүчтэй энергитэй хань шүү заяа. За тийм болохоор өөрийнхөө зөв мэдрэмж нь маш сайн итгэх хэрэгтэй. За энэ ингээд мэлмигээс нь гэрэл гарсан байна Ажил чинь өөр чинь тохирч гин үү үгүй юу гэдгийг өөрөө дотроо сайн мэдж байгаа гэсэн үг шүү заяа. За би тэгэл нэмэх юм аргая. Нэгдүгээр групп. За нэгдүгээр группийнхэн маань өөрийгөө ямар нэгэн байдлаар болохгүй байгаа нөхцөл байдал тэр бүхэнтэйгээ холбож зэмлдэг байж болох юм заяа. Яа тэгвэл өөрөө маш хүчтэй одоо энэ 31 буюу дөрвийн тогсон дөрвийн тоо бол мэдээж хоньны ордуудад дельта тооёдаг. За тийм учраас өөртөө жоохон зөөлөн хандах хэрэгтэй. За энэ группийнх мэдээж 3 4-р сарын аль ч хүн сонгосон байж болно. Гэхдээ ихэнхдээ 4-р сарынхан сонгосон байж болохоор шүү. За 4 сар турсан амьнууд маань. За тийм болохоор өөр чинь юу гэж хэлж ийм хэрчээ бол хүчтэй, мундаг, сэтгэлийн хаттай, төвчээртэй За гэхдээ
зарим зүйл болохгүй байлаа гэж өөртөө хатуу хандаж болохгүй шүү гэдгийг сануулж шүү. За өөртөө жоохон зөөлөн хандах хэрэгтэй. За би тэгээд нэмээд гаргая. За ичээр. За хоёр юм гараад нэгийг гаргая гэсэн чи хоёр гараад ирлээ. За ямар ч үсэн амьдрал чинь өөрчлөлт орно гэж юм. Тэгээд ямар нэгэн шийдвэр гаргах шаардлага гарах болно. Түрүүний миний хэлснээр боломжууд бол гарч ирэн заяа. За тэгээд одоо ямар ч өвхтөө нөхцөл байдал байгаа ч гэсэн те энэ байдлаас айл болох гарахыг хичээ, энэ байдлаа айл болох хүлээн зөвшөөрөхийг хичээ. Тэгээд хамгийн гол нь те өөрийгөө зэмлээд буруутгаад ялгүй гол нь өөрөө сэтгэл санааны байдлаа маш тайван байх хэрэгтэй. За дахиад дөрвийн тогсон. За зарим тохиолдолд нэгдүгээр группийнхан маань өөрийгөө бусадтай бас харьцуулдаг те бусад хүмүүс ийм байхад би ингэж гэдэг юм уу. Ямар ч байсан тэгсний хэрэггүй. За өөрийгөө голсны хэрэггүй, өөрийгөө зэмлэсний хэрэггүй заяа. За тэрний оронд би хийж чадна бүтээн хамгийн гол нь тайван байх хэрэгтэй. Бүх зүйлийг урсгалаар нь байлгаж би өөрчлөлтийг хийж чадах болно. Би юунаас хоцроогүй гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй. За би дахиад гаргая. За нэгдүгээр группийнхан маань ямар нэгэн зүйл дээр өөрийгөө жоохон тийм хамгаалах хэрэгтэй гэж шүү заяа. Энэ бол юу ч хийж болно. За би зүгээр жишээ олгож хэлвэл ажил төрөлтэй холбоотой зүйл дээр тийм өөрийг чи үнэлдэггүй дарга босс мосыг одоо тэднэрт одоо үнэн чударгаар хэлэхтэй би олдоо маш хичээнгүй ажилдаг. Би яаж ажилдаг өөрөө мэддэг гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар. За надад ягаад ч юм хувийн асуудал гэхээсээ илүү нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань ажил карьерийн асуудал маш их гарч ирж шүү заяа. За тэгээд нэгдүгээр группийнхан маань мэдээж бусдыг одоо манлайлах ёстой тийм хүмүүс шүү. За ер нь хоньны орныхан маань ерөнхийдөө тийм л дээ. Гэхдээ ирээдүйд бас нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань бусдад ямар нэгэн зүйлийг заах, сургах гэх мэт зүйлүүдэд бол өөрөө бүгдийг одоо өөртөө юу гэдэг вэ? Бие дааж хийх бие дааж хийх entrepreneur гэж ярьдэн шүү дээ. За тийм болох хэвээр хүмүүс шүү заяа. За тэгээд би энэс авцсан. За тэгээ ерөнхийдөө би ингээд товч бөгөөд тодорхой юм хэлчлээ. Тэгээ нэгдүгээр группийнхан маань авах ёстой таарсан ч юм уу эсвэл ойлгох ёстой тэр зүйлээ аваарай. Зарим зүйл нь таарахгүй бол бусад хүмүүст үлдээгээрээ яагаад гэвэл маш олон хүмүүс зориулсан болохоор. За тэгээ тэрнээс гадна нэгдүгээр группийнхан маань ер нь бусдад заах, сургах тэрнээс гадна өөрийнхөө санхүүгийн байдлыг маш тийм хариуцлагатайгаар одоо төлөвлөгөө гаргах шаардлагатай гэж би харж байна. За тэгээ нэгдүгээр группийнхан маань өөр асуудал хэлмээр байв те. Би дээр Instagram линкээ оруулж чинь эсвэл комментт оруулж чинь ямар ч байсан хуваараа бас үзүүлж болно шүү заяа. Тэгээд жоохон ч гэсэн би нэгдүгээр группийнхантай сэжвэр өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд нэгдүгээр группийнхантай амжилт хүсье. Одоо би хоёрдугаар группийнхантай мессеж өгөх гэж байна. За хоёрдугаар группийг сонгосон. За энэ үдрээ сонгосон хүмүүстээ мессеж өгөх гэж байна. За би сайн ойлгохъя. За хоёрдугаар группийнхны маань хувьд гэвэл те хоёрдугаар группийнхан маань маш их ядарсан байгаа харагдаж байна. Энэ бол өөр чинь би чи ядарсан, сэтгэлчин ядарсан, нилээд цутсан. За бас зарим галууд маань ямар нэгэн зүйлээс өөрийгөө чөлөөлөгдөж тэрнээс гарахыг хүссэн ямар нэгэн тийм эрх чөлөөтэй байдалд орох ёстой тэр байдалд орохыг хүссэн гэх мэт зүйлүүд харагдаж байна. За би хөзрүүдээ гаргаад хаяа.
За хоёрдугаар группийн маань би бүгдийг гаргахаас өмнө нэг нь гаргаад тайлбарлаа те. За хоёрдугаар группийн маань зарим хоёрдугаар группийнхны хувьд те ямар нэгэн зүйл шийдэгдэх ёстой. Энэ албан ёсны зүйл байна уу? Зарим хоёрдугаар группийн маань магадгүй хайртай хүнээсээ одоо салах шийдвэр гаргах юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийн тиймэрхүү асуудал орсон байж болох юм аа. За тийм болохоор хоёрдугаар группийнхэнд маань мэдээж энэ тал дээр зөвлөх тийм хүн хэрэгтэй. Тэгээ шаардлагатай бол инстаграмаар мэдээж үзүүлж болно. За ямар ч байсан маш их тийм хүнд хэцүү зүйлүүдийг туулсан, маш их сэтгэлийн тийм тий хэцүү хямралтай байдлыг даван гарсан. Одоо бол анхаарчтай зүйл чинь өөрийнхөө сэтгэл санаа гэдгийг тэнцвэртэй байдлаа олох гэдэгт илүү анхаарах хэрэгтэй юм биш үү за. За тэгээд тэнцвэртэй байдлаа нилээд юм тэр байдлаа алтан байрын харагдаж байна. За хоёрдугаар группийнхэн маань бүх зүйлд өөрийнхөө зөв мэдрэмжээр ханддаг тийм хүмүүс байна. Нэгдүгээр группийнхэн маань бол жоохон тийм логиктэй хүмүүс байсан. За хоёрдугаар группийнхэн маань зөв мэдрэмжээ дагаж өөрийнхөө зөв хүссэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Ямар ч байсан нилээд тийм итгэл алдсан сэтгэл санааны байдал зүрхэн хүрд гэх мэт зүйлүүд асуудалтай байна шүү за. Амьдралдаа сэтгэл хангалуун бос байна яг одоо. Зүрхэн үрч хаагдсан байна за. За тэгээд мэдээж идэрэл шаардлагатай гэдэг нь ойлгомжтой. Тэрнээс гадна өөрийнхөө хүртэх ёстой зүйлээ хүртэж хүссэн амьдралаараа амьдрахын тулд маш их хичээж байгаа тийм маш их шаргуу хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ ерөөсөө мэдээж түрүүний хэлснээр болохгүй байна тийм. За тийм болохоор одоо өөр чинь юу гэж хэлж байна гэхээр мэдээж ийм байлаа гэдэг энэ байдлаас гарахад бол өөрөө бүх зүйлийг маш тийм хөнгөнөр хүлээж авах хэрэгтэй. Маш их хүнд мэдрэмжүүдийг аваад байна заяа. Тэгээд зарим хоёрдугаар группийнхэн маань тий ямар галтаа зөгтөө мундаг хүмүүс үлээ. Гэхдээ энэ байдлаа жоохон алдсан байна заяа. Нэг үгээр хэлбэл өөрийн чинь дотор байгаа гал унтарсан байх шүү заяа. Тийм учраас тэр галаа эргэж олж авах хэрэгтэй. За мэдээж энэ чинь нөлөөлж байгаа тий. Ямар нэгэн сөрөг нөлөө эргэн тойронд байгаа сөрөг нөхцөл байдал, сөрөг хүн ч гэдэг юм уу тий. За тэрний мэдээж нөлөө байна. За би одоо нэмэлт юм гаргая. Ямар ч байсан бууж өгсний хэрэггүй гэж шүү заяа. За тэгээд хоёрдугаар группийнхэнд маань маш гоё ихтгэл өгч байна. Баяр ёслолттой байдал ирэх болно, байдал чин дээр болох болно. Хэцүү байсан, сүйдэртэй байсан, харанхуй байсан бол нар гарах болно. За тэр яг түрүүний миний хэлээдсэн тий хоёрдугаар группийнхэн маань бол нэлээд тийм сэтгэлийн шарахтай биш үү за. Тийм учраас тэрэндээ анхаарах хэрэгтэй. Сайн мэдээ нь юу вэ гэхээр энэ бүхэн чинь дуусах гэж байна за. За жаарэ. За энэ бүхэн чинь дуусах гэж байна. За энийг батлаад амьдрал чинь өөрчлөлт орон дахин бүх зүйл шинээр эхэлнэ гэж шүү заяа. За хоёрдугаар. За тийм болохоор өөр чинь юу гэж хэлж ихээр хүчтэй байгаарэ. Бүх зүйл өөрийн чинь талд эргээр ирнэ гэдэгт бүрэн итгээрэй гэж шүү заяа. За тэгээ би ерөнхийдөө товч өгөөд тий тодорхой тийм баг зэргийн мэдээлэл өглөө өөр чинь тусдын болсон байх гэж найдаж байна. Та нар тэгээд энэ видеог тий энэ рил болж орох нь видео болж орох нь мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн шеэр хийгээрэй хин нэгэнд нь очиж тий бусдад бас буян болох боломжтой шүү. Тийм учраас тааштай амжилт хүсье шаардлагатай болдгийг хуваараа үзүүлээрэй за. Тэгээд тэрнээс гадна одоо 9 сарын 6 групп болон хүн болгонд би ингэж бусад нь мессеж өгдөг. 7 хоног болгон ингэж мессеж өгдөг лайв хийж. Тэр группт бас орж болно. Бүгдээрээ инстаграмаар холбогдорой заяа. Би инстаграмд бол итгэвтэй байдаг. Яагаад гэвэл инстаграмд би бүх юугаа явуулдаг болохоор энэ үздэг ажил хэрэгээ явуулдаг болохоор тэгээ та нартай амжилт хүсье галууд минь та нар минь хүчтэй шүү бити бууж өгөөрэй за. Хамгийн гол нь зурхаа маш чухал байгаа шүү за. Аль болох зурхаадаа орохыг хичээгээрэй. Тэгээд маш олон зүйлийг ойлгох болно. Яагаад
өөрийн чинь амьдрал ийм асуудалтай түүхтэй байгаа гэх мэт зүйлүүдийг ойлгох болно. Тэгээ бүгдд нь амжилт хүсье. Та нар минь коммент харамгүй хичээрээ за. За одоо